гишүүдтэйгээ хамтраад энэ нөөтийн доторыг 5% болгох хуулийн төслөөгөө дахин өргөн барьж байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нийтдээ 180 мянган аж ахуй нэгж бий, тэрнээс 80 мянган нөөц төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. 250 мянган хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бий, тэрний 50 мянган нөөц төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл яагаад ийм бага хуваар нөөц төлөгчөөр бүртгүүлж байгаа нэг үйл татрын нөөтийн татвар хэтэрхий өндөр байгаа учраас альва нэгэн тайлангүйгээр бүх бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг ийм болж байгаатай холбоотой байдаг. Тэгэхээр нөөтийн татварыг 5% болгосноор өнгөрсөн энэ 2024 он гэхэд 6.5 их найд төгрөгийн нөөтийн татвар нийт татврын 24%-ийг бүрдүүлж байгаа. Нөөтийн татварыг өнгөрсөн жил 5% болгосон бол магадгүй 3.8 их найдаар нөөтийн татвар багасна гэж шууд автоматар тооцож болохгүй. Яагаад гэвэл энэ татварыг багасснаар буцаад татврын бааз суурь нэмэгдэх замаар өөрөөр 250 мянган хуваарь хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 50 мянган биш 150 мянган энэ нөөц төлөгчд бүртгүүлнэ. Дээрээс нь 180 мянган аж ахуй дахиад 50 мянгаар нөөц төлөгчөөр нэмж бүртгүүлэх. Ингэсний үр дүнд татврын орлого багасахгүй. Дээрээс нь 5% болгосноор бусад бараа бүтээгдэхүүний орлогыг ил болгосноор аж ахуй нэгжийн орлогын татвар, хүн амын орлогын татвар, бусад орлогууд нэмэгдэх ийм боломж. Дээрээс нь эдийн засаг өөрөө энэ татвараас үл шалтгаалan өсөх ийм боломжийг бий болгох юм аа.